айгүй баяртайгаар мэдэгдэх гээд байгаа, иргэдтэй мэдэгдэх гээд байгаа зүйл нь Макс Бүүс гээд Солонгосын яг ийм эрдэм шинжилгээнд дээр тулгуурласан одоо аппаратыг ашиглаж эхэлж байна гэсэн үг. Энэ маань бидний одоо ерөөсөө өвдөхгүй. За дээрээс нь 3 минутын дотор гарч ирдэг. Тэгээд яг пульс оксиметр шиг л юм жижигхэн аппарат байгаа. Тэгээ энүүгээр бид нар болохоор юу вэ гэхээр тархины судасны үйл ажиллагаа, одоо судасны насжилтыг, зүрхний үйл ажиллагааг, биеийн ядаргааг, за дээрээс нь яг биеийн болоод сэтгэл зүйн стрессүүдийн түвшин ямар гаан гэдгийг ийм графиктаар судалгаатайгаар гаргаж ирдэг болсон. Сайн байцгаана уу үзэгчтэй сонсогчдоо Хөгжингэр радиогийн weekly podcast эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн зочноо та бүхэн танилцуулъя. За өнөөдрийн зочноор Better Mind сэтгэл засал нойр гүйдлийн эмнэлгийн сэтгцийн эмч, сэтгэл засалч, олон улсын эерэг сэтгэл заслын зөвлөх Номын Эрдэнэ манай студид урагдсан ирсэн. Танд өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа өнөөдөр бидний дунд маш их одоо илбэг тохиолддог стресс болоод одоо ганцаардал, за тэгээд мэдрэлийн ядаргаа, нойр гүйдэл гэл ингээл олон асуудлууд байгаа. За эдгээр айдас төгшүүр гэдэг тийм эдгээр асуудлуудын талаар ярилцаад манай эмч маань бас үзэж байгаа үзэгчдэд сонсож байгаа сонсогчдод сан зөвлөгөө өгөөд ингээ ярилцаад явнаа. Тэгэхээр хамгийн ихний миний асуух зүйл бол одоо энэ нийгэмд хүмүүсийн сэтгэл зүйд хамгийн их өөрчлөлт ороод байгаа зүйл юу байна вэ? Сэтгэл зүйд. Сэтгэл зүйд тулгараад байгаа асуудлуудын нэг нь сүүлийн үед илүү ажиглагдаад байгаа нь бол бидний төвшөлтүүд байгаа. Тэгээд төвшөлт өөрөө төвшөлт, сэтгэл готрол, заа магадгүй хөөрлөөд гээд сэтгэл санааны докторгүй байдлууд бидний одоо амьдралын хэм маяг, за идэж ууж байгаа хоол хүнс, за магадгүй дэлгэцийн хэрэглээ, нийгмийн статус гэх энэ мэтчлэнгээр гадны болон дотоод нөлөөллийн улмаас сэтгэл зүйн хувьд докторгүй тэр дундаа төгшөөлт санаа зүйн л одоо айцуд бол нэм илүү ажиглагдаж байна. За одоо хоёулаа тэгвэл задлаа яриа. Жишээ нь одоо айдас төгшүүр гэдэг зүйл бол байна. Надад бол бас байна. Тэгэхээр энэ айдас төгшүүр юунаас болж үүсэж байдаг юм бэ? Төгшүүр ер нь бол бидний хамгаалах механизмуудын нэг. Тэ бид нар төгшүүрийн мэдрэмж байж иж өөрсдийгөө аюулаас хамгаалдаг гэсэн үг. Төгшүүр дундаа хүнд 500 гаруй төрлийн айц байдаг гэж олон улсад үздэг. Тэгэхээр хүний нөгөө өссөн орчин, тэ физиологийн байдал хүн хувган болгоно үүр учраас тэр айцуудаа илүү үргэлжлүүлэн одоо фантазитхүү гэж ярьдаг шүү дээ. Бид нар төсөөлөн бодох тэр чадваруудаас болоод одоо олон янзын айцуд бий болж болдог байна. Энэ маань өөрөө төгшөлтийн үндсэн хэв маягуудын нэг. Гэхдээ тэр төгшөлтийг үүсгээд байгаа зүйл нь юу вэ гэхээр за нэгдүгээрт бидний бодисын солилцооны өөрчлөлтөөр дундаа даавруудын өөрчлөлтөөс одоо улбаатай үүсч болно гэсэн үг. Мөн бидний даавар ялгаруулдаг эрхтний тогтолцоо алдагдсантай холбоотойгоор магадгүй тэр сэтгэл санааны байдал докторгүй бас болж болно гэсэн үг. За 100% буюу одоо энэ бие махбодын хувьд өөрчлөлт байхгүй. Гэхдээ би одоо төгшөлтийн байдалд ороод байна гэвэл миний стрессийн түвшин өндөртэй байгаатай холбоотойгоор үүсч болно гэсэн үг. Тэгэхээр стрессийн түвшин өндөр байх тусмаа тэрэнд бидний дандаа стрессийн дааврууд нь ялгараад байна гэсэн үг. Ялангуяа бидний мэддэг цусны кортизол гэдэг дааврын нөлөө илүү байгаад байдаг учраас л төгшөлтүүд тэр дундаа бас айцуд хамт давхар явж байдаг. Тэгэхээр стресс гэдэг зүйл яригдаж эхлэх нь ер нь энэ стресс гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Сүүлийн үед л энэ стресс гэдэг энэ үг одоо гадаад үг их хэрэглэгдээд байдаг боллоо тий. Стрессийг донд нь дотор нь одоо хоёр ангилдаг. Зөвхөн бидний мэддэг сүргийг хэлдэг. Уур уцаарыг стресс гэж ойлгодог шүү дээ. Гэтэл эвостресс гэж байдаг. Бидний эерэг стресс. Тэгэхээр энэ бидний гадны одоо бидний сэтгэл зүйд болон бие махбодод гаднаас зүйлж байгаа л тэр хүчийг хэлж байгаа юм шүү дээ. Сөрөг болон эерэг стрессүүд. Тэгээ энэ байдлуудыгаа бүгднийг аль аль нь бид нар ялгаруулад гаргаад явуулж явах хэрэгтэй. Стрессээ тайлах гэж ярьдаг шүү дээ. Ингэхгүй болохоор л бид нар яадаг вэ гэхээр стрессийн түвшин нэгдүгээрт нэмэгдсэнтэй холбоотой сэтгэл санаа докторгүй, төгшөөлт, гутрлын шинжүүд, цаашлаад нойр гүйдэл, мөн цаашлаад архаг ядаргаа гэдэг зүйлд өртгөнө гэсэн.
Тархины үйл ажиллагааны алдагдлууд, буурлууд үүсдэг байна шүү дээ. Одоо энэ айдас түгшүүртэй стрессээс болоод ингээ айдас түгшүүрт автцсан. За стресс нь бүр өстой хит ихсэн ч гэдэг юм уу. Ийм хүмүүсийн шинж тэмдгүүд ямар байдаг юм бол яаж мэдэх үү өөрийгөө яг ингэж ийм асуудалд орсон байна гэдгээ. Ихэнхдээ бол бид нар дандаа айдсууд мэдрэгдээд байгаа учраас хийж чаддаг зүйлүүдээ хийж чадахгүй юм шиг санагдаж эхэлнэ. За цаашлаад ямар төрлийн айдас байгаа вэ гэдгээс нь үйлдэл хөдөлгөөнүүд нь бас анзаарэгдэнэ. За ихэнхдээ ийм яарсан сандарсан цочмог мэдрэмтгий болж эхэлдэг. Одоо юм болгоныг өөр дөрөв тусгаж аваад гэж ярьдаг шүү дээ. За дээрэс нь сэтгэл зүйн хувьд доктор Үгүй буюу яарсан сандарсан байгаа учраас цаашлаад бие махбод дээр бас адилхан давхар өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Хамгийн түрүүлээд булчингуу тагшаад эхэлдэг бид нарын бие махбодын. Эд эрхтэн тогтолцоо бүгдээрээ одоо булчингаар бүрхэгддэг учраас тэр дундаа зүрх маань тэр чигтээ булчин зэрэгтэй. Тэгэхээр тогтмол одоо юу гэдгийг байдаг даралт маань хэвийн байх ёстой байтал төгшөлтийн үед ийм огцом ямар нэгэн шалтгаангүйгээр нэг бол ихсээд нэг бол унаад за бид нарын хим буй пульс гэж ярьдаг те нэг бол ихсээд бас буураад байдаг. Тэгээ үзүүлээд ирэхээрээ ерөөсөө яг зүрхний талын одоо онш тавигдгаар тийм өөрчлөлтүүд байхгүй. Гэхдээ үнэхээр даралт нэгсэддэг. Эсвэл пүүс нэгсээ яг ингээд зүрх хамаар гарах гээд байна гэж мэдрэгддэг гэсэн үг. Цаашлаад хоол боловсруулах зам, 5 цул эргэтэн бидний бөөр шийсний зам те за магадгүй нөхөн өрчхөн эрхтнүүдэд бас өөрчлөлтүүд орж болно гэсэн үг. Тэгэхээр гаднаас ингээл тогтдогч байгаа илүү мэдрэгддэг байна. Тустай ажилдаг нэг ч эрхтэн байхгүй учраас нэг эрхтний үйл ажиллагаа алдагдахад бусад эд эрхтнүүдийн үйл ажиллагаа давхар хямраад байгаа гэдгийг л анзаарах хэрэгтэй. Тэгвэл тэр эд эрхтнүүдийг ажилуулдаг үндсэн одоо удирдаач эрхтэн болох тархины ядралтаасаа, стрессээсээ, за магадгүй бодис солилцоо, дааврын өөрчлөлтөөс хамааралтайгаар бидний амьдралын чанар муудаал эхэлтгэл гэж ойлгоход болно. Хүмүүс бас зарим нь ингээд шүн унтахгүй тий шүн нойр хүрхэ болчлоо. Эсвэл зарим нь яг тодорхой цагт сэрдэг. Зарим нь сэрчээд эргээ унтдаг бол зарим хүмүүс сэрчээд унтхай болчлоо. Энэ бүхэн бас энэ стресс, айдас түгшүүр энэ бүхэнтэй холбоотой байх та. Тийм холбоотой. Тэгэхээр бид нар эхлээд эрүүлөө одоо эмгэг бүр болцсноо гэдгийг ялган таних хэрэгтэй тий. За нэг бодтой асуудал байхад тухайн хүн сэтгэл санаагаар магадгүй унгаах зүйлүүд, зочиртон зүйлүүд тий гинтийн үйл явдлууд болоод бид нар сэтгэл санаагаар унах эсвэл айж төгсснээс юм болоод нойрны хямралд өртөж болно. Цагаанд 2 хоног ч юм уу. Эсвэл бүр маргааш гоё нэг үйл ажиллагаатай тий баяр баясгал ингээд хит хөөрө догтлоод түүнээсээ болоод бас нойр хүрхгүй ээж болно гэсэн. Тэгээ энэ бол хэвийн зүйлээ. Яагаад вэ гэхээр бодтой асуудал байсан учраас. Гэтэл ийм зүйл байхгүй. Өдөр тутам л яг ингээл байнгын тогтмол оройдоо сэрээд байдаг. За магадгүй бүр тогтмол цагт сэрээд байдаг. Шүнжэнгөө өн зүүдлээд байдаг, зүүдэндээ яриад байдаг, зүүдэндээ хөдөлгөөн хийгээд байдаг тий. За татгансан хөдөлгөөн хийдэг ч гэдэг юм уу. Нэг өдөр унтаад нэг өдөр унтахгүй байгаад ах энэ байнгын тогтмол болоод ирэх. За дээрэс нь өглөө үүр цал эсвэл бүр гүлийгээд эхэлждэг. За эсвэл бүр олон 10 цагаар унтаад байдаг. Тэ унтаалайгаа мөртлөө ерөөсөө амарсан мэдрэмж авахгүй хитэн цаг унтснаас үл хамааран өглөө босч ирэхдээ унтаж амарсан мэдрэмж нь байхгүй гадах юм бол за шүнжэнгөө зүүдлээд ахтаа давхар одоо ярих, шүдэ авирах, хурхирах, за эсвэл амьсгал тасалдах гэх мэтчлэн яг физиологийн талын өөрчлөлт байхгүй ч хямар хоолойн талаасаа тий. Гэхдээ энэ шинжүүдийг хийгээд байх юм бол энэ маань нойрны хямралаа. Тэгэхээр нойрны хямралтайгаа сар бөгөөд түүнээс дээш хугацаанд 2-3 шинжийг саяны миний хэлсэн шинжүүдээс 2-3 шинжинд давхардаад явах бол нойргол гэдэг зүйл рүү орж эхэлнэ гэсэн. Альва бие махбод маань өөрөө дасан зохицох чадваруудтай байдаг учраас нэг дор ээж 3 сар яг ийм байдлуудтайгаа явчих юм бол бид нэр одоо эмчтэр эмчилгээ хийх шаардлагатай болж байгаа юм байна гэдгийг анзаарах хэрэгтэй гэсэн. 3 сар гэсэн тийм. Бодтой асуудал байхгүй байхад өөрийн бие махбодын одоо эмгэг өөрчлөлт байхгүй байхад эдгээр шинжүүд илрээд байвал нойргол гэдгээ өөрөө таних шаардлагатай байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн стресс байгаад ам уу? Эсвэл гадны талын одоо толгой тархины үйл ажиллагаа судасчлалтай холбоотойгоор үүсэж байгаа эмгэгүүд байна уу гэдгийг бас ялгах хэрэгтэй гэсэн.
Тхийн тулд мэдээж хувь хүн өөрийгөө ялгаад байж чадахгүй учраас мэрэгжлийн эмчтэр очиод онцлогоо шинжилгээгээ хийлгэж байгаарэ гэж хэлсэн. Тэгэхээр ингээд нөгөө нойргүй явна. За нойргүй хончлоо, маргааш нь нойргүй ингээд нэг тийм манарсан чим шиг ингээд явна. Тэгэнгүүт ой тогтоомж модно. Тэгэхээр энэ ой тогтоомж бас энэ стресс энтертэй холбоотой байх та. Ой тогтоомж ерөөсөө муудаад өөрөө л аяндаа муудд юм эсвэл нойргүй явснаас болоод ч юм уу энэ бусад шалтгаанаас болоод байна. Тэгэхээр бид нар нөгөө нойргүй байгаад ирэхээр нойророо тархиад сэнгэлж өгөх гэдэг байгаа байхгүй юу? Тархины үйл ажиллагааг идэвхжүүлж өгөх гэдэг нь зөв идэвхжүүлэх гэдэг юм гэсэн. Тэгэхээр нойророо бид нар цэнэгээ авч байгаатай адилхан учраас одоо утасны батарейг цэнэглэхтэй адилхан 1000 хамгийн сүүлийн орчин үеийн одоо утас байлаач цэнэггүй бол бид нар үндсэн үүргээ биелүүлж чадахгүй тий. Гэтэл яг тарих тийм бид нар тарихаараа одоо юу гэдгийг нойророо тархиад цэнгэлж чадахгүй бол бидний ухамсар тухайны эсгүүд хамгийн түрүүлээд буурч эхэлдэг. Нэгдүгээр сэтгэн бодох чадвар, ажлын ачаал даах чадвар, ой тогтоолт тий өөрт болон бусдад шүмжлэлтэй хандах чадварууд, за альваг бодтойгоор үнэлэн дүгнэх буюу анализ хийх чадварууд, самбаачлах хугацаа гэд дээрэс нь бидний анхаарал төвлөрөлт. Эдгээр зүйлүүд нь хамгийн түрүүлээд буурч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр ой тогтоолт гэдэг бол анхаарал төвлөрөхгүй байгаатай холбоотой. Магадгүй ялангуяа түгшилтийн үед хит их хэмжээтэйгээр хар аяанда тэр сөрөг бодлууд орж ирээд идэг, санаа зовнилууд орж ирээд идэг учраас одоо тэрэ төвлөрч чадахгүй. Түүнээс болоод яг чихээ бүл зүүнтэй адилхан юмыг мартцсан юм шиг барьсан тавьснаа мартах гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр анхаарлууд төвлөрөхгүй олон 10 зэрэг юмыг нэг дор бодоод байгаатай холбоотойгоор үүсч болно гэсэн үг. Тэгэхээр нойроо сайн аваа л гэж хүмүүс хэлдэг заа. Тэгэхээр нойроо авахгүй чадахгүй байгаа хүмүүс байна. Уг нь би унтчмаар байна л да. Хүсээд байна. Би нойр дотоо яваад байна. Гэхдээ энэ нойрын чинь тийм амар ингээд за унтъя гэхээр унтагдахгүй, унтаж болохгүй байна л гэдэг байгаа. Тийм. Хүсдгээр одоо болдог бол зүгээр л унтчмаар л байгаа шүү дээ тухайн маань. Тэгэхээр яг энэ дээр юу ихээр нойргууд л үүсгээд байгаа шалтгаанууд нь гадаад дотоод гэж ангилах би дуртай. Гадаад шалтгаан бол үндсэн бидний физиологийн талын өөрчлөлт, тархины гэмтлүүд, бэртлүүд те аваар усл тархины судасчлалтай холбоотойгоор нойргол үүсч болно. За бас мөн насжилттай холбоотой. Гэтэл эдгээр зүйлүүд нь ив эрүүл мөртлөө бие эрхтэн талаас ямар ч өөрчлөлт байхгүй. Гэхдээ нойргүй. За амьдрал дээр яг асуудал байхгүй. Гэхдээ нойргүй гэвэл энэ маань үндсэн нөгөө сэтгэл зүйн докторгүй байдалтай холбоотойгоор үүсч иж болно. Тэгээд тэр нойргүй байгаа хүмүүсийн сэтгэл зүйн талаас нь асуудлуудыг ингээд асуугаад онцлоод ирэхээр магадгүй нөгөө төвшөлт гараад ирдэг. За эсвэл гутралууд гараад ирдэг гэсэн. Тэгэхээр бидний сэтгэл зүйн докторгүй байдлаасаа үүдэлтэйгээр нойргол үүсэх боломжтой байх нь шүү дээ. Стрессийн түвшин ихсэн, байн мэдээж ойлгомжтой. Тэгээ стрессийн болоод одоо дааврын өөрчлөлтүүд гэсэн үг шүү дээ. Энэний ард нь бодисын сэлцүүний өөрчлөлтүүд, дархлааны систем, шингэний зохицуулга гэд бие махбод дээр бол зөндөө өөрчлөлтүүд гарч эхэлдэг гэсэн. Хэрвээ стресстэй, айдас түгшүүртэй удаан яваад байвал ямар эрсдэл үүсэх вэ? Нэгдүгээр ерөнхийдөө ихэнх хүмүүс төр ажигласнаар гэх юм бол стресстэй одоо түгшүүртэй удаан хугацаанд явах юм бол амьдрахад мэдээж хэцүү болно. Хүмүүстэй харилцахад хэцүү болно. Нөгөө 500 гаруй төрлийн айдас түгшүүрийн үед байдаг, үүсдэг байх нь хүмүүсийнхээ онцлогоос шалтгаалаад. Тэгэхээр ямар айдас байгаа юм бэ гэдгээс шалтгаалаад тэр хүн магадгүй гарч чадгаа болчтой, ганцаараа байж чадгаа болчтой тий. Хин нэг заавал одоо юу гэдгийг хамт дагуулах гэдэг. За эсвэл бүр зүрх ингээд зогсоод өгчгүй гэдгээс айгаад байнгын юм удаг болцсон ч гэдэг юм. Тэгээд тухайн хүнийхээ айдсын онцлогоос шалтгаалаад амьдрал дээр одоо амьдралын чанар муудна л гэсэн үг. Тэгээ нэг үгээр бол. За одоо би мэдрэлийн ядаргааны талаар асуумаар байгаа даа. Тий. Бид нэр энэ олон энэ нэршлүүдийг хооронд нь холиод байна уу ч гэж бас бодогдох юм. Ойлгохгүй байна уу ч гэж боддог. Ядаргаа гэж бас байна. Мэдрэлийн ядаргаа гэж байна. Архаг ядаргаа гэж байна. Энэ ядаргааны талаар ярьж өгөөч. Ядаргаа юунаас үүсээд байна уу? Мэдрээс үйлдэлийн хам шинж гэж олон улсын ангиллалд F48 гэж ярьдаг тий. Тэгээ энэ маань бол юу гэхээр зүгээр ядарч болно. За ядрах гэдэг мэдрэмж нь арай ондоо байх нь тийм үү. Тэгвэл ядаргаа гэдэг нь арай өвчин болж, эмгэг болж хувиржинаа л гэсэн. Юм архагшаад байгааг л хэлж байгаа. Удаан хугацаанд явцсан учраас. Тэгэхээр хугацааны хувьдаас нэг арай өөр байх нь байна.
За дээрээс нь бодиттой яг ийм ядраагаар хүчин зүйлүүд болоогүй тохиолдоогүй байхад л цаанаасаа нэгдүгээр бие махбодын хувьд цаанаасаа ядарсан хөдөлмөргөө санагдсан. Хоёрдугаарт тархины ядаргаа гэж бас байгаад байгаа. Хит их бодлууд өөрөө хар аяандаа орж ирээд байгаа буюу стресстэй үед. За цаашлаад төвшөлттэй байгаа үед эсвэл гутралтай байгаа үед хит их бодлууд орж ирсэнтэй холбоотой бид нар дандаа нөгөө хөнгөн унтаад үүнээс болоод тархиа цэнэглээгүйтэй холбоотой тархины ядаргаанд ороод байгаа. Тархины үндсэн хоёр үүрэг байгаа шүү дээ. Сэтгэл санааг удирдах, нөгөөх нь бид нарыг эрүүл байлгах буюу эд эрхтэн тогтолцоог зөвөр хараараас нь удирдах. Тэр энэ үндсэн хоёр үүрэг маань алдагдаад сэтгэл санаа, амьдралын чанарууд эд эрхтэн тогтолцооны архаг хууч өвчнүүд үүсэх үндсэн тавигдаж эхлэх гэдэг гэсэн үг. Тэгэхээр яг мэдрэл сүлтлийн ядаргаа гэдэг бол хам шинж гэдэг хавсарсан юм байгаа юм тийм ээ. Сэтгэл санааны хувьд докторг болдог юм байна. Бие эрхтэн тогтолцооны хувьд эд эрхтнүүд нь тал талдаа өөрчлөлтүүдийг өгнө гэсэн. Хамгийн төрөлөд ер нь бол бидний мэдрэгддэг зүйл бол даралт ихсэлт болон пүүс ихсэлтүүд те ингээд ямар нэгэн шалтгаангүйгээр хим алдагдаад эхэлдэг юм байна. Хоодоод хоол боловсруулах замд байр өөрчлөлтүүд орж болох юм. Ойрхон шээс хүрээд байдаг, эсвэл өтгөн хатаад эсвэл цэцэг тугаад байдаг те. За эсвэл хүзүү мөр хөшөөд буюу энэ булчингийн үйл ажиллагаа агшсантай холбоотой. Толгой тарих өвдөд байдаг. За магадгүй 5 метрхүү бас өөрчлөгдөнө. Тэгэхээр хараа сонсголтгэр өөрчлөлтүүд орж болох нь чих шуугдаг, нүд бүрэлддэг ч гэдэг юм уу. За гар хөл батараад байдаг. Нэг сөн ингээд нэг цэвэршилтийн мэдрэмжүүд гэж эмэгтэйчүүд маань илүү мэднэ тийм үү. Нэг халуун оргиол яваад байдаг, эсвэл хүүтэн оргиод байдаг. Гар хөл ерөөсөө дулаацгүй маж гэдэг юм уу. Нөгөө захын цусны эргэлтүүд маань бодисын солилцооны өөрчлөлтүүд маань гараад байгаа учраас. Цаашлаад магадгүй юм дотор мухараад байгаа юм шиг. За эсвэл ингээ хоолны туршлууд өөрчлөгдөх, үнэр авахтаа өөрчлөгдөх тий. Энд тийм татгуулаад өвдөөд байгаа юм шиг тэр мэдрэмжийг ямар нэгэн эд эрхтний өөрчлөлт байхгүй мөртлөө яг тэр эрхтэн өвдөж байгаа юм шигээр мэдэрдэг гэсэн. Сэтгэл санааны хувьд болохоор төвшөлтүүд илэрч болох нь готрлууд илэрч болох нь сэтгэл зүйн докторгүй байполорч гэж ярьдаг тийм холимог шинжүүд илэрч болох нь. Тэгэхээр энэ бие эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд сэтгэл санааны докторгүй байдал үүн дээр нэмэгдээд тарих амархгүй байгаа учраас нойргүй төлөөд илэрдэг юм байна. Ингээд бүгднийг хавсруулад мэдрэл сүлтлийн хам шинж буюу архаг ядаргаа, мэдрэлийн ядаргаа гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. Зүгээр ядрах гэдэг бол мэдрэмжүүдийн нэг. Одоо ингээ удаан хугацаанд стресстэй яваад л байна. Айц төгшүүртэйгээ хамт ингээл яваал байна. Явж байгаад хэр их хугацаанд ингэж явснараа бие организм эсэргүүцэж чадхаа болох бол. За яг 3 сарын хугацаанд байдгаа гэдэг юм бол ойлголт байхгүй шин. Яагаад гэхээр хүн болгоны физиологи өөр онцлогтой. Өссөн орчин, нийгэм, за магадгүй орны байршлын газар зүүн гэл те. Энэ болгон чинь өөр насны онцлогуд хүртэл байх учраас биднэрт яг тэдэн сарын дараа энэ маань тэгж өвчлөл болно гэдэг юм бол тодорхойлох өрн боломжгүй гэсэн. Мэдээж тухайн хүний бие хэлсэн те өдөр тутмын байдаг хэв маягаас өөрчлөгдөөд тухайн хүн ажлаа их гэж хийж чаддаг юм хийж чадахгүй болоод амьдралын чанарт нь өөрчлөлтүүд ороод л байх юм бол энийг харин үзүүлэх анхаарах шаардлагатай байна шүү дээ. Өөртөө нэг төр пауз авах хугацаа өгөөд анхаарч бол зүгээр. Тэрнээс биш тэрдэн сарын дараа гэдэг тогтмол юм бол мэдээж байх. За одоо хоёулаа ганцаардлын талаар би ярилцъя гэж бодоод танаас асуух гэж байна. Ганцаардлын талаар хоёулаа ярилцъя. Ганцаардл гэдэг зүйл тархинд яаж нөлөөлдөг юм бол? За нэг судалгаагаар бол тий ганцаардл тамхи татах дайны тийм эрсдлийг үүсгэдэг. Тархинд одоо нөлөөлдгөө гэсэн нэг юм үнэн бодиттой мэддэхгүй судалгаа байна. Би уншлаа. Тэгээд энэ талаар ярьж өгөөч. Яг ганцаардал тамхи татах гэр хоёлоо жоохон нэг талаасаа харах юм бол ондооч юм шиг те ондоо үйлдэлүүд. Гэхдээ нөгөө талаасаа бол хүн мэдээж нийгмийн амьтаа. Тэгэхээр аль болох олонтойгоо байж ийж хүмүүстэй ярилцж ийж тэр дунд анхдагч хэрэгцээ, тэр дунд ярих хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ хэрэгцээг хангахын тулд бид нар нийгэм дундаа байх нь шүү дээ. Тэгэхээр энэ байдал нь алдагдаад ирэхээр докторгүй болж эхэлдэг. Жин хаагдсан юм шиг, хавчигдсан юм шиг тий. За бүр ингээд хинд ч хэрэггүй болцсон юм шиг анхдагч хэрэгцээнүүдээ би нөхөж чадахгүй байгаа юм шиг мэдрэмжийг аваад
Сэтгэл гутралын шинжүүдийг тухайн хүнд магадгүй өгч болно. Гэхдээ хизээ ганцаардах вэ, хизээ ганцаардлаар өвдөх вэ гэдэг нь бас ондоо бах тий. Жишээлх юм бол хүн зарим тохиолдолд тухайн хүн болгоны нөгөө type гэж ярьдаг шүү дээ. Ямар төрлийн хүн бэ гэдгээсээ шалтгаалаад интроверт юм уу, экстраверт юм уу те эсвэл амбиверт юм уу, отоверт юм уу гэдгээсээ шалтгаалаад ганцаараа байж илүү төвлөрдөг, ганцаараа байж нөгөө цэнгээ нөхдөг хүмүүс ээж болно. Тийм. Тэгэхээр энэ бол ганцаардал гэхээс илүү нөгөө ганцаардах гэдэг тал руугаа орж байна. Ганцаардал гэж ярихаараа арай эмгэг тал руугаа байх нь шүү дээ. Бараг өвчин гэж хэлж гэж болох уу? Арай биш үү? Арай эмгэг тий. Өвчин гэхвэл бас арай бүр хитрээ ярих юм байна тийм ээ. Ааха. Хүн ингээд найз нөхөд багсах тусам ганцаардалд орж байдаг юм шиг. Ялангуяа одоо манай настай хүмүүс тий гэртээ ганцаараа суун тий ажилласаа одоо тэтгэвртэй гарна. Энэ ганцаардал харин манай энэ хөгжүүлэлт маань бас илүү их тохиолдоод байдаг юм шиг санагддаг. Тий. Яг энд бол нэг цогц нийгмийн бодлого бас эрхтэй л баг тий. Бусад ингээ хөгжингөө орнуудыг харж агаад хүн тэтгэвртэй гарна гэдэг бол та бусдын төлөө насаараа байлаа тэтгэврт гарах хүртэл одоо өөрийнхөө төлөө амьдрах цаг хугацаа гэж би хэлэх дуртай байдаг байхгүй. Яг тэр утгаараа гадаадд дотоодод одоо хөгжингөө орнууд бол тэтгэврт гарахтаа хүмүүс бүр баярлдаг. Йоо одоо би миний амьдралыг хэлж штэ гэл тий. Тэгээ одоо ингээ харсан бол ихэнх аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүс хөвшин хүмүүс байгаа даа тий. Яг энтэй адилхан манай монголчууд гэсэн бас яг тэр талаасаа одоо харахыг хичээгээсэ гэж хүсдэг. Тий. Би нэг хин нэгэнд хэрэгцээгүй болчлоо гэж бодогдохоос илүүтэйгээр одоо би өөрийнхөө төлөө нөгөө хүссэн юм хийх боломж гарч ирлээ гэж бодох юм бол илүү ганцаардах гэдэг юм гониглох тэр сөрөг бодлоод нь багасна. Энэ ганцаардаад байгаа хүмүүст бас сэтгэл зүйд нь мэдээж нөлөөлж байгаа. Тэгэхээр бие физиологид нь бас нөлөөлөх үү? Нөлөөлнө. Яг гутралын шинж болоод эхэлсэн те удаан хугацаанд ганцаардсанаасаа болоод өөрийгөө бусдаас одоо ингээ хаагаад эхэлсэн үед байдаг. Тэгэхээр яг энэ үед бол бид нэр хинтэй ч харилцахгүй нийгмээс өөрийгөө тусгаарлаад эхэлчихдэг байна шүү дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор бидний эд эрхтэн тогтолцоонд буюу аппетит гэдэг юм байгаа. Одоо бидний идэх хүсэлгүй буюу үлсэх мэдрэмжүүд маань буураад ирж иж болдог. Магадгүй бүр обсессив гэж ярьдаг. Эсвэргээр бүр хит цадхаа мэтгээ өлөөд гээд бас нэг арай өөр юм болоод явчихдаг. Бүр ингээд гэртээ ганцаараа мөрлөө идээл тэрүүгээр сэтгэл зүүн одоо хуурамч түрүүний кафенд авахулсан бүтээгдэхүүн авах гэдэг адилхан сэтгэл санаагаа доктортой ойлгох гээд ганцаарцсан мэдрэмжээ нуух гээд хит хидэд байдаг гэж болох юм гэсэн. Тэгэхээр хоолтын эмгэгүүд бас гарч болно. За одоо хоёулаа үлдсэн хугацаанд эдгээр бид хоёрын ярьсан одоо стресс, айдас, дөгшүүр, ганцаардал, нойргүйдэл гэдэг энэ олон зүйлүүд энэ эмгэг болоод өвчин болоод байгаа энэ мэдрэлийн ядаргааг те эдгээрээс гарах, салах, эмчлэх аргуудаа ярьж өгье. Жишээ нь одоо стресс байна. Стрессийг аажмаар бууруулах аргуудыг та хэлж өгвөл ямар аргууд байх вэ? Түрүүн би яг нөгөө сануулад байгаа нь юу вэ гэхээр эхлээд хин нэг тэгстэй ингэхстэй гэхээс илүүтэйгээр хамгийн гол нь өөртөө тохирох тэр аргыг болоод аваарэ. За ерөнхийдөө нөгөө дунджаар нийтлэг дасгалууд гэх юм бол амьсгалын дасгал байдаг 4 тоодт те 4 тоодт одоо амьсгалаа аваад 4 тоодт амьсгалаа төгжээд 4 тоодт амьсгалаа гаргана гэсэн. За яг хоо янз бүрийн стикерүүд одоо янз бүрийн арга техникүүд байдаг. Тэгээ би энэ дундаасаа бас нэг стрессээ тайлах бухимдуулах одоо бухимдлаа гадагшлуулах тэр амьсгалын дасгалуудыг яг өөрчн бас тохироогүй. За баярлалаа. Саяны миний ярьсан 4 тоодод хийх амьсгалыг тайвшруулах зөв одоо гүнзгий авах дээр төвлөрөх. За мөн цаашлаад хамгийн гол одоо сэтгэл зүйн техник болоод байгаа нь юу вэ гэхээр асуудлаас анхаарлыг шилжүүлэх л гол зорилготой юм. Та юу хийдэг ч байж болно. За эсвэл тайп дасгалууч гэж байдаг. Бидний нөгөө сая хит их юм мэдрэлийн системүүд юм итгэжээд байгаа учраас энэ тэнд эмгэг сэрлүүд үүсэт байна тийм үү. Тэр тэрийг түр сарниулах биедээ хүрэх байж болно. Жишээ нь яг ингээд тухны цох дээр би бол хийлэгдэг байхгүй юу. Тэгээд жишээлбэл яг юм хүчтэй цохилтоор яагаад гэхээр бид нар анханасаа нөгөө ээжийн эхийн хөвлөд байхдаа зүрхний цохилтын хэмжээг сонсоод өссөн.
Тэгэхээр тэр инстинктэнд байгаа ийм тайп буюу ийм хөнгөнд сохил довшлуурыг явахаар өөрөө ирэхгүй хүн тайвширдаг гэсэн. Бид нар нөгөө нэгийгээ тайвшруулахын тулд тэрж аваад нуруунд дээр нь завдаг доо. Тэр бас нэг хэлбэр нь яг үнэн тий. Тэгэхээр бид нар аль ямар нэгэн одоо шүмжгүйгээр би бинийгаа тэрчиж болно гэсэн үг тий. Тэр нь хамгийн аюулгүй мэдрэмжийг л бид нар төрүүлэх ёстой байна шүү дээ. Төгшөлттэй үед бол бидний тарих яах вэ гэхээр өөрийнхөө байгаа гэрийг ч гэсэндээ стресстэй нөхцлөөр хүлээж авдаг учраас аюултай нөхцөл байна л гэж ойлгоод байгаа. Буруу. Тэгэхээр тэр буруу ойлголтыг л бид нар сайн ингэж сөргөж засч өгөх гээд байгаа гэсэн. Дээрээс нь за гэрийн нөхцөлд бид нар энэ төвшин гэдэг юм заавал байгаа. Хөнгөн байгаа нөхцөлд одоо төвшөлдөж байна уу, готрлонж байна уу, хөнгөн байгаа нөхцөлд саний хэлсэнчлэн анхаарлыг шилжүүлэх дасгалуудыг ууланд гаргах ч юм уу йог хийгээд те ингээд засч болдог. Эсвэл сэтгэл засалч дээр одоо очиод ярих гэдэг ч юм уу. Гэтэл эдгээр зүйлүүд маань нөгөө төвшнгөөсөө буюу дундаас дээш гараад ирсэн байхад 1000 биендээс амьсгалын дасгал хийгээд засч чадахгүй. Энэ нь цаагаараа бодисын солилцоо дааврын өөрчлөлтөнд орж байгаа учраас давхар гаднаас л эмчилгээнүүд авах шаардлагатай болж байна гэсэн. Нэгдүгээр бие махбод эд эрхтэн тогтолцоогоо дэмжих шаардлагатай байдаг юм байна те. Нөгөө тархины тусан хэмжээг сайжруулах, бие эрхтэн тогтолцоог булчин суллаж өгөх, за магадгүй зүрхийг дэмжих ч гэдэг юм уу. Дээрээс нь яг манай одоо нойр гудалтай бол нойр гудлынхын эсрэг эмчилгээ. За яг сэтгэл санаа докторг байх юм бол сэтгэл санаа докторжуулах эмчилгээнүүд гэдэг ч юм уу. Тэ ингээд хавсраад эмчилгээнүүд явах шаардлагатай. Тхийн тулд мэдээж дур мэдэн эмийн эмчилгээг аптекаас авахгүй. Тэгэхээр яг мэрэгжлийн эмч дээр за манай эмнэлгийн хувьд бол Better Mind гэж сэтгэл зүйн нойргуулын эмнэлэг. Тэгэхээр энэ байгаа байдлуудаар саний шинжүүд дээр үндэслэгдээд манай эмнэлгийн хувьд яг бүх талаас нь биеийн талын дэмжих эмчилгээнүүдийг сэтгэл санааныхын докторжуулах эмчилгээг мөн барай засал, аппаратын эмчилгээ, физик эмчилгээ бүгдийг нь хавсарч идэг. За дээрээс нь хамгийн сүүлд сая шинээр бүр ингээд айгүй баяртайгаар мэдгдэх гээд байгаа, иргэдтэй мэдгдэх гээд байгаа зүйл нь Max Boost гээд солонгосын яг ийм эрдэм шинжилгээнд дээр тулгуурсан одоо аппаратыг ашиглаж эхэлж байна гэсэн үг. Энэ маань бидний одоо ерөөсөө өвдөхгүй. За дээрээс нь 3 минутын дотор гарч ирдэг. Тэгээд яг пульс оксиметр шиг л юм жижигхэн аппарат байгаа. Тэгээ энүүгээр бид нар болохоор юу вэ гэхээр тархины судасны үйл ажиллагаа, одоо судасны насжилтыг, зүрхний үйл ажиллагааг, биеийн ядаргааг, за дээрээс нь яг биеийн болоод сэтгэл зүйн стрессүүдийн түвшин ямар ган гэдгийг ийм графиктаар судалгаатайгаар гаргаж ирдэг болсон. Тийм аппаратыг манай эмнэлэг бол одоо оруулаад ирчихсэн байгаа. Тэгэхээр зөвхөн ингээд амаараа ярих биш, бие махбодын хувьд харах гэдэг юм айгүй чухал байдаг шүү дээ. Итгэх хүнд итгэл үнэмшил бас төржиж тэр магадгүй за энэ эмчилгээгээ сонгохдоо илүү найдвартай зөв болж ирнэ гэсэн. Айдас төгшүүрээ одоо арилгахын тулд өөртөө хийх нэгээс 2 минутын арга ч юм уу тиймэрхүү аргууд байдаг уу? Байдаг. Яг паник атакт орж байгаа буюу гинтийн одоо цочруулын хит их цочруулын улмаас үүсээд бүр яг ингээд зүрх зогсож байгаа юм шиг тий. Эсвэл яг ингээд ухаалтгаж байгаа юм шиг гэж ярьдаг байхгүй. Тэгээ тэр үедээ болохоор бас л адилхан би бүх төрлийн янз янзын аргууд байгаа. Гэхдээ тэр сэтгэл зүйн аргуудын гол зарчим нь анхаарлыг шилжүүлэх дээр байгаа юм тийм үү. Тэгэхээр магадгүй цаас руу үлээгээд ижиж болдог. Цаасанд ингээд нөгөө цаасан уудж ээж болох нэ эсвэл зүгээр уудж ээж болно. Хамаагүй гартаа барилсан юмыг аваад гэж яг иймэрхүү маягтайгаар хурдууртай амьсгал авдаг гэсэн. Ингээ хурдууртай амьсгал аваад ирэхээр тухайн нөгөө бид нарын хүчил төрөгчийн солилцоо, бодисын солилцооны өөрчлөлтөд орж ирж байгаа учраас анхаарал маань арай өөрчлөгдөд тайвширч эхэлдэг. За эсвэл ингээд нөгөө эмгэг төрөний сэрэл үүсээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үедээ бид нөгөө өөр зүйлүүдийг хийж болдог. Нэм цэцэг зурдаг. Бас хамгийн амархан арга. Бид нарт бол ингээл хаана жижигхэн цаас болдог шүү дээ. Тэгэхээр тэр цаасан дээр яг сандарж байгаа үедээ юм 5 одоо юу гэдэг лээ? Дэлбэтэй. 5 дэлбэтэй цэцэг зураал идэг гэсэн. Цаасаа дуустал. Энэ хооронд би анхаарал маань шилжээд дээрээс нь үйлдэл хийж байгаа учраас тарих маань тайвширдаг гэсэн. Тэгэхээр огцом ийм зочмог байгаа төгшөлтийн үед бол ийм хурдан аргыг хэрэгжилж болно гэсэн.
Өшөө мөн зөндөө бол аргууд байгаа. Тэгэхээр мэдээж илүү зөндөө одоо аргуудыг өөртөө тохирсон аргыг олохыг хүсэх юм бол манай эмнэлэгт мэрэгжлийн эмчнэр дээр нь хандаад өөртөө тохирсон эмчилгээг, өөртөө тохирсон аргуудыг цаашдаа яах юм гэдэг те ямар хяналтанд байхын гэдгийг онцлуулад эмчилгээнүүд авах бүрэн боломжтой байгаа гэсэн. Яг зөв. Тэгэхээр би одоо эмчлэгч эмчнэрийнхаа эмчилгээнээс бас давхар асуучих гэж бодож байна. Түрүүн бас хэллээ шүү дээ тий. Одоо аппарат байна. Тэгээд эмчнэр бол үзээд онцлоод явна. Яг яаж үзээд онцлдгийг би ингээд гайхдаг байхгүй. Сэтгэл зүйн асуудал гэхээр чинь байрчиж болохгүй. Зэ одоо айдас төгшүүр гэхээр хараад яах шиг ингээ хараа за ийм нэг хилчиж болохгүй. Тэгэхээр ингээ ярилцсаж байж эмчнэр маань бас оншилдог байх гэж бодоод байна. Тэгээд оншилчоод дараа нь ямар эмчилгээнүүд байдаг юм бол эмнийч гэдэг юм уу те? Тийм. Иргэдтэй бас нэг хэлхий сэтгцэн эмчтэр очиж хэрэггүй. Нэг очиж байгаа юм бол эм шахаад идэм билээ. Одоо эмэл уулгаад идэг гэдэг ойлголт байдаг юм билээ. Тэгэхээр ердөөсөө эмч хүмүүс бол аль болох өвчтнийгөө үзүүлж байгаа хүнийгээ эмийн эмчилгээнд оруулахгүй гэж байна. Хамгийн дөрвөлээд. Гэтэл ихэнхдээ манай дээр ирж байгаа хандж байгаа хүмүүс аль хэзээний нөгөө төвшин маань архагшсан, удцсан байдаг учраас л яалтчгүй эмийн эмчилгээнд оруулаад байгаа шүү гэдгийг бас ялгаж салгаж ойлгоосэй гэж хүсэж байна. Хамгийн дөрвөлээ би түрүүн хэлсэн те юм болгон төвшөнтэй. Тэгэхээр хөнгөн байгаа үедээ бид нэр ямар нэгэн эмийн эмчилгээгүйгээр сэтгэл засал буюу ярилцах эмчилгээгээр за дээрээс нь өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд өөрийнхөө мэдрэмж ханамжийг одоо таниад ингээд засах боломжтой. Гэтэл дундаас дээш түвшинд ороод ирэхээр бодисын солилцоо тэр дундаа дааврын өөрчлөлтөнд дотоод шалтгааны өөрчлөлтүүд гарч байгаа учраас гаднаас нэмийн эмчилгээг хавсрах шаардлага гарч эхэлдэг. Сэтгэл зүйн эмчилгээтэйгээ хамтдаа гэсэн үг. Тэгээд нойр хэр байгаа нөгөө хавсарсан эмгэгүүд нь юу байгаа гэдгээсээ шалтгаалаад тухайн хүнд нь зориулсан эмчилгээний тун би түрүү эмийн 5 эмчилгээний 5 зарчим гэж яриад байгаа шүү дээ. Хаана, хинд, ямар эмийг, ямар дунгоор, ямар хугацаагаар өгөх вэ гэдгийг айгүй чухал байдаг учраас тухайн хүнийхээ байгаа байдлаас шалтгаалаад эмчилгээ сонгогдно гэсэн үг. Оншилгооны хувьд яадаг вэ гэхээр сэтгцэн эмчийн ялгаатай тал нь тухайн хүнтэйгээ нэгдүгээрт ярилцдаг. Анамнеза хэсэг гэж байдаг байхгүй юу? Бид нар асуумж аваад түүн дээр дээрэс нь харж ажиглах аргууд дээр үндэслэгдэнэ. Давхар одоо сүүлийн үеийн янз янзын тестүүд гараад ирчихсэн байгаа. Тестүүд мөн картууд байдаг. За тэгвэл хамгийн сүүлд нэмэгдээд бид нарын аппаратын арга байх нь шүү дээ. AI дээр суурилсан. Эрдэм шинжилгээний нотлогоон дээр илүү суурлаад өгч байна гэсэн. Харагдах, баригдах. Одоо баримттай боллоо шүү дээ. Баримттай болж байгаа учраас эдгээр одоо дөрвөн арган дээрээ суйрлаад л бид нар онцлогоогоо хийдэг байх нэ гэсэн. Тэгээ онцлогон дээрээсээ үндэслэгдээд эмчилгээний тактикууд тухайн хүндээ зориулагдаж гарна гэсэн. Одоо Better Mind эмнэлгийг яг ийм айдас төгшүүртэй, мэдрэлийн ядаргаа, архаг ядаргаа, стресс, нойр хүдэлд орсон хүмүүс бол зорж очиж эмчилүүлж байгаа шүү дээ, тий. Одоо миний сонссноор бол салбар улам их нэмэгдсэн гэж одоо сонсоод байгаа. Тэгэхээр нөгөө одоо яг энэ нийгэмд чинь яг энэ нөгөө тулгамдсан стресс, айдас төгшүүр, одоо мэдрэлийн ядаргаа чинь яг л байгаа байна. Тэгээд салбар нэмэгдсэн, хаана нэмэгдсэн бэ? Яг ямар үйл ажиллагаа яг явуулаад байгаа юм бэ? Манай анхны нөгөө нэгдүгээр салбар маань ерөн хэвтэн эмчилүүлэх тасагтай. За дээрээс нь амбулаторийн үйл ажиллагаа явуулдаг, өдрийн эмчилгээ бас давхар явуулдаг байсан. Саяхан бид нар глобал мул салбар гэд нээсэн байна. Эндээ болохоор зөвхөн одоо өдрийн эмчилгээнүүд болон үүдэн амбулаторийн эмчилгээний онцлогоо үзэлгийг хийгдэж явж байгаа гэсэн. Хаан бол дүүрэгт байдаг. Тэгэхээр хаан бол дүүргийнхаа хүмүүс маань илүү одоо холбогдох боломжтой ойртоод ирж байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ манай эмчилгээний хувьд эмнэлгийн маань хувьд ямар эмчилгээнүүд явуулж байна гэхээр хоёр төрлийн аппаратын эмчилгээ явуулж байна, физик эмчилгээ явуулж байна, барай буюу эмчилгээний барай заслууд явуулж байна. За дээрэс нь эмийн болон одоо яг юм архаг ядаргааны үед олон улсын стандарт тусал тарианууд байдаг. Тэгэхээр 20 гаруй төрлийн тусал тариануудыг бие махбодыг дэмжих эмчилгээнүүдийг хамт явуулдаг. За дээрэс нь нөгөө амраах тайвшруулах маягтай булчин суллах юм талайн давс таавар хөмлөөд эсвэл яг юм сэтгэл зүйн
сонсголын хичээлүүд, за мөн 2-3 төрлийн бүлгийн сэтгэл зүйн эмчилгээнүүд гэд ороод явдаг гэсэн. Тэгэхээр яг энэ хэвтэж байгаа үедээ энэ эмчилгээнүүдэд бүрэн хамрагдах боломжтой. Тэгээ нөгөө эмнэлэг твтэн гэж ойлгохоор хүмүүс маань арай жоохон андуураад ах шиг байна. Нойргүйдэлтэй маа сэтгэл зүйн асуудал вэ гэдэг байхгүй юу? Тэгэхээр нойргүйдэл өөрөө сэтгэл зүйн докторгүй байлаас үүсдэг. Сэтгцийн өвчнөө гэж ярих юм бол арай нэг өөр. Сэтгцийн үндсэн өвчтөй хүмүүс гэж арай ундойдог байханаа сэтгцийн тулгамдсан асуудал бол би эрэгтэй эмэгтэй те нас хүүс бидний мэдлэг боловсрал үл хамааран дөнгөж төрсөн хүүхдээс одоо 100 гарсан эмээ өвөө хүртэл хүн болгон өртөх боломжтой. Тийм учраас эндээс битгий санаа зовж байгаарэ сэтгцийн эмчтэй зүйлэн гэхээр. Тэгэхээр хүүхэд ч хүртэл очиж болох юм яг үнэн тийм. Хүүхдүүд, хөвшин настай залуу хүн болгон өртдөг учраас нойрны хэрвээ асуудлууд мэдрэгдэж эхэлж байгаа бол сэтгэл санааны үед нэг тийм хилж чадамгүй докторгүй байгаад байгаа бол тийм хандаад үзээрэй мэрэгжлийн эмчт. За ингээд өнөөдрийнхөө подкастыг энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдөр бидний дунд тулгамдж байгаа сэтгэл зүйн асуудлуудыг эмчтэйгээ хамт ярилцаж та бүхэнд бас хэрэгтэй зөвлөгөөг өглөө гэж бодож байна. За ингээ өнөөдрийн зочноор Better Mind сэтгэл заслал нойргүйдлийн эмнэлгийн сэтгцийн эмч, за сэтгэл засалч, олон улсын эерэг сэтгэл заслын зөвлөх Номин Эрдэнэ эмч маань оролцлоо. Таны ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Мэдээж бид нэр хэсэггийн зүйлээс цугасган дурдсан учраас илүү ихийг мэдхийг хүсвэл та хэд маань дэлгэрэнгүйгээр уулзаад зөвлөгөө авахыг хүсье. Баярлалаа. Баяртай эрүүлгийнхийг хүсье. Сэтгэл эрүүл бол бие эрүүл. Баярлалаа. За ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Weekly podcast-ийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Түр баяртай. Баяртай.